Сэлбэшүүлгийн шүүмж. Цэндийн чимэд дорж нарын сэлбэшүүлэг нь 1980-ад оны Монголын яруу найрагт өөрчлөлт шинжлэлийн 90 үеийн төлөөлөл болсон бүтээл юм. Энэ нь тухайн цаг үед оршиж байсан нэг үзэл сурталын хүлээсийг ард түмэн тэр тусмаа уран бүтээлчид түлхүү ойлгож мэдэрсэн учраас түүнд шүүмжлэлтэй хандах, жинхэнэ уран бүтээл төрөхийг ирмэлцэж, үзэл сурталын хүлээс хайрцгийг эвдэж сэтгэлгээний чөлөөт ертөнцийг эрен хайж байсантай холбоотой. 1980-ад оны сүүлийн яруу найргууд болор цомын дэвжээнэ уншсан иргэний уянга нь өөрчлөлт, шинжлэлт, шинэ авчилсан нийгэм эрхийг зөвнөн дуудсан сархич шугам болж цуурайлж байлаа. 1988 оны наадамд шүлэгчдийн уран чадварын өсөлтийн нэг шат болж байсан бол шинжлэлтийн үзэл санааг тесрэлтийн гэмээр хурц тодор илэрхийлжээ. Үүнд Тангадын галсангийн хос тэрний дуйл төрүүлж цэндийн чимэд доржийн сэлбэшүүлэг дараалан орж илаа. Сэлбэшүүлгээрээ байгаль орчныг хамгаалах санааг эрс хүчтэй зоримог гаргасан. Байгалийн сэлбэшүүлэг нь шинжлэх ухаан, технологийн эрен үед хүн төрөлхтний анхаарлыг татаж буй байгаль орчин хамгаалах өргөн цар хүрээтэй утгыг илэрхийлсэн. Шүлгийн эхний дүрслэл газрын хөх судас бүдэг бадагхан цохлоно, гал дундуур урсах мэт бүг шогшно. Агсал буурал туултай хайтарч бэлчрэлдэг усан адуу бараадан дагах тушаатай мор шиг дэгнэ. Хотжил техникийн нөлөөгөөр ариун тансаг байгаль хөнөөлийн ирмэг тулсанд эмзэглсэн санаа сэтгэлийг хурц урнаар илэрхийлжээ. Ад жаргалын диваажин суудсны чинь Палан хааны асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон тусалж байна. Энэхүү асуудал дэвшүүлсэн уран санаа бүхий дүрслэл нь шүлгийн цогцыг бүрдүүлж байгаль орчинд болгоомжгүй хар гамгүй хандхын хор уршгийг илчилсэн шүүмжлэл сэтгэлгээ түүнийгээ урнаар илэрхийлэх дүрслэл нь тухайн үеийн яруу найрагт шинэлэг өнгөйсийг бий болгосон юм. Уран дүрслэлийн хувьд ач холбогдол нь нэг байгалийн эмзэглэл, хотжилт, техникийн нөлөөгөөр сүрэх байгалийн дүрслэлийг үзүүлсэн. Хоёрт нь асуудлын гүнийг нээх, нулимс, цоргоны дүрслэлээр байгаль орчны асуудлыг дэвшүүлв. Гуравт шүүмжлэлт сэтгэлгээ. Байгаль орчинд хандах хандлагыг шүүмжилж сэргээхийг уриалжээ. Сэлбэшүүлэг байгаль орчин хамгаалах сэдвийг уран тод дүрслэлээр илэрхийлснээрээ тухайн үеийн яруу найраг шинэлэг өнгөйсийг бий болгосон. Шүлгийн цогцыг бүрдүүлэх уран санаа нь 1980-ад оны яруу найрагт өөрчлөлт, шинжлэлийн хандлагыг бий болгоход хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Эс дулмын босоо бичиг, жинхэнэ уран бүтээл чиглэсэн бүтээл байж, галсангийн дөрвөн мөртүүд, иргэний нийтлэл, уран чадварын өсөлтийг харуулж байсан бол цэндийн чимэд доржийн сэлбэшүүлэг байгаль орчныг хамгаалах шинэлэг дүрслэл болж чадсан юм. Дүгнэлт сэлбэшүүлэг нь 1980-ад оны Монголын яруу найрагт өөрчлөлт шинжлэлийн үзэл санаа, байгаль орчныг хамгаалах ухамсарыг хүчтэй илэрхийлсэн төлөөлөл болсон. Цэндийн чимэд дорж уран тод дүрслэл, шүүмжлэл сэтгэлгээгээр яруу найрагт шинэлэг өнгөйсийг бий болгожээ.